За бүгдээрээ нөө өдөр болгон баяр YouTube сувгийн дараагийн бичлэг орж байна. Бид нэр бүгднэрийн хятад ард улсаас за Пиндодоо ч юм уу Табо ч юм уу те ямар нэгэн сайтаар дамжуулж захиалсан бараа маань яг ямар ирж байгаа вэ, зурагшгэ байж чадж гин үгүй юу, чанартай юм уу, үгүй юм уу гэдгийг цувралаар харуулъя гэж байгаа. Тэгэхээр та бүхэн байна миний танилцуулж байгаа эдгээр бараанууд маань яг ийм барааг үнэхээр худалдаа авахыг сонирхож байгаа. За тэгэхээр яг ямар ирэх болоо гэж эргэлзэж байгаа бол би та бүхэнд unbox хийж задлж яг ямар бодит байдал дээр ямар хийж байна гэдгийг бол харуулах зорилготой. За ингээд өнөөдрийн дараагийн бүтээгдэхүүнээ unbox хийх гэж байна. За энэ дотор юугаа гамтаа харцгаая. За ингээд сайхан задлнаа. За энэ миний бодлоор манай ахын захиалсан бараа юм шиг байна. За сүлд ахыхаа гуйлтараас нь хэдэн бараа захиалж өгсөн байгаа. За тийм байна. Энэ хвшлэн одоо нөгөө нэг SUV том машинууд маань маш олон төрлийн гэрэл, за нэмэлт гэрэл, куберны гэрэл, за тэгээд нөгөө винч юу гэдүүлээ, винчийг уртлын нөгөө татлага гэдэг шүү дээ. Орсоор нэрээд юм да олон. За тэр нэр нь орж ирдэг. Гэх мэт за дээр подоор хоошоо ухрахад нөгөө нэг чиргүүлний гэрэл нэмэлт маш олон гэрлүүч шаардлагатай болдог шүү дээ. Тэр болгоныг нэмэлтээр хийдэг. За тэр нэмэлт тэднээс зориулсан маш удирдлагууд машин дүүртнээс байх нь ховор шүү дээ, тий. Тэгэхээр за энэ бол яг 6 удирдлагатай. 6 коноптой, 6 холболттой юм гэрлийг захиалсан. За ах маань захиалга байна. За энэ задлаа танаас харуулчих. Бас яг энийг сонирхож байгаа хүн байж магадгүй шүү дээ, тийм ээ. За бага стикерүүд гарч ирсэн. Make it cool. Mic tuning. Mic tuning гэдэг одоо бодвол тодорхой нэг брэнд гэж магадгүй, тийм шиг байна. Mic tuning гэсэн юм стикерүүд байна. Зэмлэг тийм. Mic tuning. Энэ одоо бүр яа гэдэг. За энэ брендийн бодвол хятадын авто тюнингийн нэг брэнд юм шиг байна. За ийм болон стикер гарч ирлээ. За дараа switch panel-ний тийм ээ switch panel гэх юм ба шүү дээ, тий. Энэ удирдлага, гэрэл удирдлага, за гар авилга байна, танилцуулга. За тэгээд 6 коноп гэсэн шүү дээ. Тэгээд 6 конопон дээр яг юу хийхийг мэн мэдгүй учраас үйлдвэр маань, дэлгүүр маань ийм олон конопны зургуудад явуулсан байна. За тэгэл эндээс сонгоол одоо юун дээр хийх гэж байгаагаа наахан тий. За жишээлбэл за винч маань байна, fish box, усны шүршүүрний оффроуд хөргөө, air pump, за тэгэл chest light, за хажуугийн гэрэл, нэмэлт гэрэлнүүд, за бүр камер, ус халаах, за power ACC, за бидгээр маш олон сонголт байна. За эднэрээ сонгоол одоо жишээлбэл за винчэн дээрээ винчний унтраалгыг хийх гэж байгаа. Винчтэй холбосон болоод энийг болж аваад наах нь. За энэ бол нас ийм олон сонголтыг энэ өстө таалагч гой санагч. За сертификат гэсэн за нэг цаас юм байна тийм үү. За бол байна. Гоош ямар болоо. Юу болоо. За би бас яг нарийн сайн мэдлэг бол бас жоохон таарах шүү. За гол удирдлага маань бол энэ байна. За ахтай уцаар яриад уцаар холбогдож байгаа гэж захиалсан л та. Тэгээд гол эргэлзээ байна. Энэ хэрэг бат бүх юм байх бол гэж гайхажсэн. Энэ бол боломжийн. Ингээд тойроод бүр төмөр юм байна. Нийлээ ах тоо. Үндсэн ингээд тойрсон аран бол төмөр. За тэгээд үндсэн гэрэл RGB гэсэн нөгөө нэг конопнол өнгө RGB гэрлээр хастдаг юм бэ. Хастдаг юм байна лээ. Хастдаг юм шиг байна лээ ч юм уу. За тэгээд нөгөө 6 коноп маань байна. Тижэл утас маань байна.
За энийг бол юунаас аккумуляторын хажууд боксоо байрлуулад тэглүүгээ нөгөө тог авах утас нь одоо нөгөө 6 төрлийн гэрэлний маань тог одоо аккумулятор дээр уулзж байгаа шүү дээ. Яа. Дараагийнх нь энэ юу вэ? Тэс ер нь ингээ яг өөртөө юм захиалахаар гол нэг бүх юмтайгаа ирдэг те гоё. Маш олон төрлийн жижиг дагалдах нь ийм бас нэрээ хэрэгтэй юм байдаг юм байна. За энэ 60 амперын мэдээж нөгөө нэг тог дамжуулагч байна. Аккумулятораас бид нэр тог авч холбоно шүү дээ, тийм ээ. За ийм төмөрийн суур ирсэн байна. Энэ нөгөө нэг саяны юугаа бид нэр төмөрийн суураар энэ суураар холбож ихтэй гоё хүссэн газараа байрлуулж болох юм байна. Нугастай. За машин дээрээ боогоод удирдлагаа байршуулчихна. Энэ бол их таалагдж шүү. Ингээ удирдлагатай дээш нь доош нь болох ч болдог юм гоё. Маш сайн төмөр байна. За гол асуудал ягаад гэхээр маш сайн төмөрний материал нь ямар юм бэ гэдгийг хэлээд байгаа. Тэгэхээр энэ уртаас захиалж байгаа нь гол нь л үнийг хараад хямдхан гэж захиалчихаар материал бол жоохон тиймэрхүү байх гэдэг. За нөгөө нэг нэг юу хүү хайрцаг нь байна. Одоо нөгөө тогийг дамжуулна тий. Тог дамжуулах хайрцаг маань байна. За энтэйгээ бол бүгдийн сайхан холбоод өгнө. За аккумулятораас тог авах утас маань байна. За аккумулятораас тог аваад энэ бокс руугаа хийж өгнө. Энэ маань бодвол мэдээж дотор капотын дотор байрлах учраас бүрэн бүтэн усны хамгаалттай авах гэж бодож байна. За болох гэсэн чи жоохон зөрөг хүртгүй яа. Яаж амгаах вэ? Хуулаач. Юм хуулаач. Гэлтүүч болоо. Зя зургаалсан дээр нэм том гал хамгаалагчуд байна. Энэ нэг жижиг тэр гэж машин дүүдэг гал хамгаалагчаас жоо өөр юм байна. Энэ л зүрхтэй том юм байна. За тэгээ саяны уцаар нэм хасгаа аккумулятор холбоод өчгөн байна. 6 гэрэлнийхээ нэм хасгаадыг бас гээд нэм хасгаад ингээ 1-6 хүртэл байршуулж байгаа юм. Их гоё боловсронгуй санагдаж. За тэгээд таган дээр нь бас запасны гал хамгаалагч нь байна. Дараагийн өөр тутсан юу вэ? За энийг бас харуулчихсан. За ийм том суур байна. За энэ мэдээж энийг одоо энэ дээр байршуулах суурнаас таарлаа. Одоо тань сонсож байгаа тийм. Аль нь нэр нь тачуусаа материалтай юм байна. Зя. Хөөх юм багцлагч хийж явуулсан байна. Саяны одоо нөгөө нэг тог дамжуулагчаа эсвэл удирдлагаач гэсэн тогтооход хэрэг болно. Нуцнуудаа цэвэрхэн хийхэд бас хэрэг болно. За нэг юм утас байна. Мэдээж хэрэг болж байгаа да. Нэг юм утас. Нэгдэлтэй гал хамгаалагч нь оролттой мөртлөө ингээд ийм зүртэй юм байна. Одоо бодвол сунгаж гал хамгаалагчаас тог аваад ингээд сунгаж уулна гэж юм лөө. За мэддэг хүмүүс нь бол ингээд одоо жишээлбэл ах маань хэрэглэж байгаа учраас тэр хэрэглэж байгаа ах маань бол өөрөө маш сайн мэдж байгаа хөө. За бүр хөөх юм актив хийгээ явуулсан бай. Ингээд яг өөртөө юм захиалгын хөөрхөн юмтайгаа ирээд идэх байхгүй. Эндээс юм ахаар ингээд яа ч нэг л дотоо гацсан тий. Актив хүртэл явуулсан гэдэг юмс. Яа тэгээд болтнод байна. Энийг шиглэх тусгай түлхүүр хүртэл хийж явуулсан байна. За дабл сайд хоёр талтай наалтдаг наалт байна. За энийг бол одоо мэдээж удирдлагын дээр хийж өгвөл зүгээр байх. За энэ панел төмөр байна. Суурьтай холбох. За ингээд иж бүрэн гэрлийн удирдлага панел 6 каналтай гэрлийн панел бол маш ихтэйхэн гоё материалтай ирсэн байна. Гол надад л материал нь маш сайхан таалагдлаа. Тэгэхээр боломжийн санагдлаа. Тэгээд үнийг нь хажууд үнэтэй линктэй нь оруулж байгаа болохоор та нар маань бас яг сонирхож байсан бол хэзээ нэг цаг сонирхож байсан бол за энд
ямар үнэтэй байдгийг нь бас та харьцуулаад үзээрэй дээ. Мэдээж маш боломжтой үнээр ирсэн байж таараа. Энтхийн үнэтэй бол харьцуулахааргүй байж таараа. За үргэлжлүүлээд. За өмнө нь миний бас захиалж авч ирсэн бит юу вэ гэхээр энийг би бас нөгөө тийм модонд орж байгаа. Тийм угас захиалсан юм аа. Дараа нь пиндотоогоос харж яхад бол арай хямдхан л үнтэй харагдчихжээ. Миний өөр нөгөө нэг алтгооны нугас янзлагч байдаг шүү дээ тий. Тэгээд одоо хэдэн хосоогоо лээ. Монгол олон хосоогоо нэг задлаад явгал. За задлаад харагдав. 16 гэдэг чинь 8 хос. Ингээд 8 хос юу мебельний нугас янзлагч гэдэг чинь нэг стрээд шүргэн барихгүй болцсон байвал томсгоод хажууд нь хийгээд шүргдэд тогтоочдаг энэ мебельний нугасны засагч маань за юм үнэтэй шүү дээ. Тийм угаас. Миний бодлоор пентотоогоос захиалал арай хямдхан байж магадгүй. Гол нь ямар ирсэн бэ гэхээр боломжтой шүү. Гохороор дарахад бол нэг амархан уурхааргүй. Боломжтой өрхөн зузаан төмөртэй. Цэвэрхэн юм байна. Тэгээ дотроо өөрөө урт болгондоо дотроо дөрөв шиг шүрвтэй. За энэ юм байна. Манай мебельний хатар нугас нь болохгүй ч хэрэг солихгоо захиалж исэн. За үргэлжлүүлээд. За одоо бас нэг бараг тэмцээч за. Тийм уус энийг тийм захиалсан. За энэ юу гэхээр карт хөзөр аюу гой хөзөрнөөс харагдчихдаг те. Би өөр ийм мангар том. Тэр одоо ийм ингийн хөзөр хит юм бэ ингээд. 4 нийлүүлсэн мангар том хөзөр захиалсан л та. Тэр нөгөө гэтээ гол нь нөгөө ийм цаасан материалтай болохоор хит тоглож байгаа онцгой болчихсон юм лээ. Тэрс бас тоглож сүртэл юм лээ. Гол сул тал нь их том байсан шүү. Тийм болохоор болцдог. Жохон хитэд нугараад. Гэхдээ их том болохоор зүгээр л цаасан материалтай болохоор хитэд нугараад тэгэл хэрэггүй болсон тоо. За энэ болохоор одоо хулдаас үзэрэгдэг штэ тэ пластик карт. Харахад гоё хууз. Их л гоё санагдал бас захиалсан. За тэгсэн чинь ямар асуудал үүссэн бэ гэхээр төгсөөг тоглож байгаа найзууд минь хүмүүс минь ямар гомдол мэдүүлсэн бэ гэхээр харагдахгүй байна гэсэн. Ялгахдахгүй байна гэдэг юм. Гэхдээ нэрэл бас жоохон удаан анхааралтай харахгүй болвол одоо ингээд би ингээд гэрэлд гэлбуулаад харуулахаар тэтгэв харагдаад байгаа. Гэтэ яг ингээд тоглоо суухаар бас заримдаа нэрээ жоохон төвхт юм лий. Яа тэ хамаагүй гоё штий гэж бодж улаас захиалаад авбал гинвэ гоё. Их хөргөц рүү. Яим хүзрийг пентотоогоос яа хийдэг бишээ. Тэмүгээс захиасан. Одоо ингээд анзаараад хаад тэмүүд жоохон тийм лий. Яг пентотоо хамаагүй хямдхан. Тэглээж бүгдээ адилхан барууд байгаа. Яхав тэмүгийн баруунууд нь ийм гоё өнгөлөг, загвардлаг сонголт ихтэй учраас бас боломжийн тэглээж шууд хүргэлт үнэхүү те. Хүргээд ирдэг. Пентотоогоос захиалаад шууд бол Монгол руу хаягаар гээд яг шууд захиалгаар ирдэг байсан чинь болцсон билээ шүү нэрээ. Тэгэхээр өмдөгчгээ бас ямар нэг гэртэж ойрхон карготой орж уулзаад чадахгүй болс тээ тий. Хаягийг аваад Pentato аппликейшн дээрээс холбуулаад авчмаар юм билээ. Тэгэх юм бол каргон дээр чинь каргоны холбоосон каргоны өвөр Монголд байгаа 90 дээр байгаа. Хаяг дээр нь дараа чи ирчин. Тэгээ карго ирсэн болгоно олон удаагийн давталттай бараагаа сайн татдаг карго ойрхон авчираад байдаг. За эренгүүтэл нь л шууд уцаар мэдэгдчихдэг байгаа. Яг мэдхгүй хүмүүс байвал гэж хэлж байгаа. Тэрнээс бол одоо энийг бол ер нь айгүй олон хүмүүс мэддэг болсон байхаа. Тэгээд ясаа хэлэх болох юм мэддэг гэж бодож уучлаарай. Мэдхгүй хүмүүс бас байж магадгүй гэж тайлбарлаж байгаа. За тэгээд сүүлийн өнөөдөр энийг тайлбарлаад дуусгая гэж бодож байна. За энэ юу вэ гэхээр за бас л нэрэл хэрэгтэй юм болов гэж бодлоо. Тэмүгээс захиалчихсан
Энэ юу вэ гэхээр яг пүүцний доторт наадаг. Яг миний хувьд бас ингээд нөгөө пүүз гутлны өсгийн зэн ингээд дотортолтой илэгдээд ингээд төрлөөд цоорчдаг ч юм уу, бөөсөрчдөг ч юм уу нэг ягаад ч юм тийм сон тал байдаг учраас энийг зэхээсэн. Нэг хөөхөө гахуулаад бүснэ дотор наач. Яг боломж яваас нэг хэсэгтээ бол аргалахал болохоор л юм билээ. Тэгээ гол нөгөө нэг гой гутлаа бас хайрламаар штэ тий. Тэгэх юм болвол энэ бас боломжийн за үнэн. За тэгээ бас өмнө хэлсэнчлэн Тэмугаас захиалсан юм аа. Тэгэхээр Pinduoduos ч юм уу захиалвал арай хямдхан ч байж магадгүй шүү. Тэгтээ гол нь миний бичлэг хийж байгаагийн шалтгаан нь юу вэ гэхээр линк тавьж байгаа шалтгаан юу гэхээр яг л иймэр нэг линкээр захиалж байгаа болохоор өөр линкээр яг адилхан харагдж байгаа мөртлөө Pinduoduos ч юм өөр аппликейшнаас захиалангууд яг өөр материалд ирчиж магадгүй те. Тэгэхээр миний энэ дээр байршуулсан линкүүд дээр яг энэ өнөөдөр тайлбарлаж байгаа жишээлбэл бараанууд маань яг миний байршуулсан линкээр та бүхэн захиалах юм бол яг л иймэр ирэх учраас санал болгоод байгаа. Тийм тэрнээс биш ингээд яг ойролцоо одоо жишээлбэл Pinduoduos хайгаал те. Одоо саяны гэрлийн сэвжсэн шүү дээ. Тэрийг Pinduoduos хайгаад арай хямдхан харагдан гутал нь захиалцдаг ч юм уу те. Тэгэнгүүт мэдээж өөр ирэн шүү. Тэгэхээр яг хажууд байгаа линкээр захиалвал яхав зүгээр яг миний захиалсантай адилхан ирвэл боломж юм болов уу гэж санал болгож байгаа шүү. За ингээд энэ түрээд өнөөдрийн бичлэг бол дуусч байна. Тэгээд дараагийн бичлэгээр удахгүй уулзцгаая.